За энэ сүүлийн үед болоод байгаа асуудлыг одоо сайд өөрөө санаж байгаа. Яг 3 сарын 1-ний 12 цагт байна уу? Бид нар уулзаад энэ тухай ярьсан, вакцины тухай ярьсан тийм ээ. Тэгээ одоо сар гарны хугацаанд дахиад ийм ноцтой асуудал гарлаа. Хүний амь эрсдлээ. Цэргийн амь эрсдлээ. Одоо яах вэ? Тэгээ нар гэртээ нь яасан, уулзалт ямар ч юмнууд хийсэн. Одоо үндсүүлийн 17 дугаар зүйлийн 1-ийн 4-т бол эх орноо хамгаалах хуулийн дагуу цэргийн алба хаах гэж байдаг. Журамтай. Тэгээ хүний эрхийн комисстэй хамтрах юм уу яах юм? Хүний эрхийн байгууллага удаа. Бид нар одоо яриад нэг 3 төрлийн хавж байгаа гэж. Тэр дэглэлтэй холбоотой асуудлаас яг тэр үеэс ахуулаад энэ нэгдүгээрт одоо энэ хугацаа цэргийн албаа агчтай ангуудын одоо камержуулъя хаа. Ээж бүрэн камержуулъя гэдэг. Энэний тооцоо судалгаа юм одоо гаргацсан. Энэ одоо 2 дугаар хэлээр багтаагаад бүх ангууд дээр камержуулъя гэх. Хоёрдугаарт нь энэ салаа салбарт ажиллаж байгаа офицер ахлагч нар офицерын бүрэлдэхүүн, удирдах бүрэлдэхүүний одоо мэдлэг чадвар, ёс зүйн төвшин тогтоох үзлэг. Тэгээ энийг бол одоо жанжинштаа комисс тамлаад өмнө нь бол 1995 онд нэг явагдчихсан. Тэр нь бол 2 жил гаруй үргэлжилжсэн. Нэлээд үр дүнтэй болж исэн. Тийм байна. Тийм учраас энийг хий. За 3 дахь асуудал нь бол ер нь хугацаа цэргийн албаа хаагчд бол өнөөдөр нэлээд энэ ёс зүйн харилцааны зөрчлийн асуудалд нэлээд яаж энэ насаараа хүртэл ахуулж байгаа энэ тохиолдолд арга гэр эцэг эхчүүд нийгмийн одоо бохирдол маш их байна. Тийм учраас одоо болд сайдын үед байгуулж ирсэн тэр нэг иргэний зөвлөл гэдэг плангалахын сайдын тэр гэдэг байгаа. Энэ иргэний зөвлөлийг анги салбарлуу салбартай болгох гэж. Тэгээ энэ асуудлуудын шийдвэрийг гаргасан. Тэгээ энэ иргэний зөвлөлийн төлөөлөл бол Оросын туршлагыг ингээд харахаар зэрэг Оросууд болохоор зэрэг одоо Совет материал солдатууд гэдэг ингээд зөвлөл ажилладаг. Тэгээ энэ нь бол сүүлийн 5-6 жилийн дотор аюул үр дүнтэй ажилласан. Нэлээд их хэмжээ өгсөн. Тэр нь болохоор ёс зүйн чиглэлээр, халамжийн чиглэлээр за ер нь одоо энэ 3 чиглэлийн юмыг зэрэг хүчинтэй хийгээд ингээд шийдсэн. За би бол маш тодорхой санал тавьдаг. Энэ ерөнхийлөгч болсноос хойш энийг ярьж явж байгаа. За наад тэр зөвлөл гэдэг юм одоо хурдан яаралтай байгуулаач. Манай зүгээс болд зөвлөх энэ тал дээр оролцоод явчихна. Өөрөө батлан хамгаалах юмны сайд байсан. Би буруу санаагүй бол бид нэг кабинетэд байхад болд батлан хамгаалахын сайд багтаа хэрвээ миний үед нэг цэрэг ам алдах юм бол огцорно гэж ярьжсэн санагдаад байгаа. Тэр би зүг санаж байна. Би бол маш яаралтай ингээд ажлын хэсэг байгуулмаар юм бол доо. Тийм. Тэгээ ажлын хэсгийг маргааш ч юм уу энэ хагас уснаа ч юм уу хуралдаад бүгдээрээ яг ажлынхаа төлөвлөгөөнүүдийг гаргаад ингээд энэ ажил руу шуурхайлан орох ёстой.